За guys, одоо миний хүмсэг яваар гэж чинь. Одоо яриа гайгүй нөө. Яриа жоохон зүйлгээр гэж чинь. Зунжангаа угаасаа би битүү тоглолтын бодолт хийсэн. Бүр аим хүн тийм бодолт хийдэг гэсэн. Тэгээд хүмсэгний өнгөө бүр ингэ тохиолж чадахгүй л байсан юм шиг байна. Тэгээд баярлаа хэлчихсэн. Одоо би болохоор гарах гэж чинь хаашаа гарах гэж байгаа юм бэ гэхэлэр би одоо 6-аас ажилдаа явахгүй юу. Тэгээд 6-аас ажилдаа явахаас өмнө би нэг хугацаа хийн цэвэрлэгийн замдаараа өгчөөд манай гудмаар ингээд уруудаад л хийн цэвэрлэгийн газар байгаа заяа. Тийшээ хугацаа өгчөөд тэгээд би нөгөө нэг доллароос солиулах хэрэгтэй байгаа. Тэгээд тэрийг тэрүүгээрээ хүнсээ авах хэрэгтэй байгаа. Тэгээд бүгдээрээ хамтдаа гарцгаая. Надаа энийг хөөрхөн юу байгаа ахгүй юм харамны бидаг. Одоо уг нь энийг өмсөд бол яг болохоор тийм нэг оройн тиймэрхүүдээс хэрүүхэн байгаа заяа. Тэгээд өдөр нь бол мэдээж халуун байгаа. Түркis халуун байгаа. Ингээ би битүү өнөртөө бас ингээ цацаагаал яваад байгаа. Өнөртөөс ингээ мист ингээ цацаал яваад байгаа. За тэгсэн ч гэсэн энэ бүр ингээ стил айгу муухагаар л байгаа даа. Тэгээ энэ заавал хийн цэвэрлэгэнд өгөхгүй болохгүй байна. Хийн цэвэрлэгэнд хувцас өглөө гэж хувцас мартал гаруул яах вэ? Жаахан ногоон байгууламжгүй турк гэж бодоход болох юм билий. Ямар ч юм би ийшээгийн хүмүүн хүчлээ айгу гоё нойрхон юм байна. Тэгээд угаалгаад эндүүдүүлээд ингээ гоё ялгаад авчих гэсэн чинь 50 тэлийг 50 паунд бол гинэ. За одоо энэ Чинатад байгаа нөхдүүд бол бүгдээрээ таксинууд юм улаан өнгийн таксинууд байгаа. Гэтэ эдгээр амар тийм скам ихтэй гэж сонссон. Тэгээ ер нь бол амар Uber айгу их дуудаж явдаг. Ичээ явах та. Мөнгөө солиулахдаа жоохон анхааралтайгаар гэсэн аахгүй. Тэгээд $100 ийм хэмжээнд болж байна ёо. Тэгээд энэ ингээд тодорхой одоо нуулгарсан ч юм уу, урагдсан ч юм уу тийм байх юм бол хуцаагаад энэ дотор байгаа дээрээ солиулаарай гэсэн аахгүй. Тэгэхгүй бол эндээс гаргал юм бол ер нь шууд ингээд өөр төлөвлөрөөс авахгүй юм гэж. Тийм болохоор айгуу тийм анхааралтайгаар гэсэн зэ. Тэгээд би одоо ингэ шаардаж байна. Үүний дараа би интернет сунгачаад тэгээд метро гэдэг нэртэй тийм дэлгүүр орсон. Тэгээд энийг яг дараа чиргэлдээ оруулъя. За тэгэх гээд үнэхээр багтахгүй байна.